Би махбаттай болох нь бурхан махбатаар илрэх явдал. Бурхан бүтээгдсэн хүн төрлөختний дунд махбатын дүрээр ажилдаг. Иймээс тэрээр би махбаттай болсон бурхан тул эхлээд би махбат байх ёстой. Хэвийн хүн чанартай би махбат байх ёстой. Энэ хамгийн үндсэн урдж нөхцөл юм. Бурхан би махбаттай болохын утга учир нь бурхан махбатад амьдарч ажилдаг. Бурханы мөн чанар махбат болж хүн болдог. Түүний хүн чанар би махбатынхон мөн чанарын төлөө оршдог. Хүн чанаргүй махан би байдаггүй бөгөөд. Хүн чанаргүй хүн бол хүн биш. In my God Бурхны махбатын хүн чанар бол Бурхны махбат болсон биеийн төрөлхийн шинж чанар юм. Бурхан махбат болох үедээ хүн чанаргүй зөвхөн бурхантай чанартай гэж хэлэх нь доромжлол юм. Учир нь хэллэг юрдөө байхгүй бөгөөд би махбаттай болох зарчмыг зөрчдөг. Ажил гүйцэтгэгч нь түүний хүн чанарт оршин буй бурханлаг чанар юм. Түүний хүн чанар биш харин бурханлаг чанар ажиллаж байгаач энэхүү бурханлаг чанар нь түүний хүн чанар дотор нуугдаж байдаг. Мөн чанартай түүний хүн чанар биш харин бүрэн бурханлаг чанар ажлыг нь хийдэг. Гэхдээ ажлыг гүйцэтгэгч нь түүний махбат юм. Тэр бол хүн гэхдээ бас бурхан гэж хэлж болно. Учир нь бурхан махбатад амьдардаг бурхан болсон. Тэрээр хүний бүрхүүлтэй хүний мөн чанартай үүнээс ч илүүтэйгээр бурхны мөн чанартай. Тэр бол бурхны мөн чанартай хүн учраас бүтээгдсэн бүх хүнээс дээгүүр. Бурхны ажлыг гүйцэтгэж чадах ямар ч хүнээс дээгүүр байдаг. Түүний шиг хүний бүрхүүлтэй бүх хүний дундаас хүн чанартай бүх хүний дундаас зөвхөн тэр би махбаттай болсон бурхан орой бөгөөд бусдын бүгд бүтээгдсэн хүмүүс билээ. Тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн бүтээгдсэн хүмүүс хүн чанарт байдаг байхад би махбаттай болсон бурхан болов. Түүний махбат хүн чанартай байдгаар зогсохгүй хамгийн чухал нь бурханлаг чанартай байдаг. Нэгэнт бурхан махбат болсон болохоор түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол юм. Энэ хослолыг бурхан өөрөө буюу газар дээрх бурхан өөрөө гэж нэрлэдэг.